За өнөөдрийнхөө сургалтаар та бүхэндээ хоршоо болон агшааг байгууллагад анхаарах зүйлс болон ер нь Монгол улсад маань болон дэлхийн нийтэд хоршооны чиг хандлага амар байгаа талаар сургалт явуулахаар бэлдсэн байна. Сайн бацгаана уу? Намайг Жаргал Сүрэн гэдэг. Би веб хоршооны хяналтын зөвлөлийн даргаар ажилладаг. За Монгол улсын нутаг дэвсгэрт маань үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд маань болохоор аж ахуйн нэгж нөхөрлөл хоршоо гэдэг олон хэлбэрт үйл ажиллагаанууд байдаг. За энэ тухай бүр маань болохоор хуулийн зохицуулалтаар буюу тухайн хуулийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг байна. За Монгол улсад маань болохоор хоршооны тухай хууль гэж байдаг. За энэ хуулинд болохоор хоршооны зарчим, за хоршооны зорилго гэх мэт маш олон зүйлүүдийг бол тодорхойлж бичсэн байдаг. Тэгэхээр бид нэр хоршоо олж нэгдэж хамтарч ажиллах гэж байгаа бол хамгийн эхлээд хоршооны тухай хуулиа бид нар маш сайн судалж ойлгож авах нь их чухал байдаг. За хоршооны тухай хуулийн 3-ын 1-т болохоор хоршоог ер нь дараах байдлаар тодорхойлсон байдаг. За энэ маань болохоор эдийн засаг болон нийгэм соёлын нийтлэг хэрэгцээг хангах зорилгоор хэд хэдэн этгээд сайн дураараа нэгдсэн арчилсан хамтын удирдлага бүхий дундын эд хөрөнгөдөр үндэслэн үйл ажиллагаагаа явуулахаар хамтран зохион байгуулсан хуулийн этгээдийг хоршоо гэдэг байна. За тэгэхээр та бүхний маань байгуулах гэж байгаа хоршоо маань эдгээр зүйлүүдийг агуулсан. За мөн дундын эд хөрөнгөтэй үйл ажиллагаагаа хамтарсан хэлбэрээр явуулдаг. За маш олон тал чиглэлүүдээр хоршоог бол явуулж болдог байна. За ингээд бид хэд маань ингээд хоршоо маань ер нь дэлхийд ямар байдсан бэ гэж судлаад сонирхоод үзэх юм бол за 94 оны орны 1 тэрбум гаруй хүн маань хоршооны ямар нэгэн гишүүнчлэлтэй байдаг байна гэдэг судалгаа байдаг. За Герман болон Америкийн нэгдсэн улсад болохоор 4 хүн тутмын нэг нь хоршооны гишүүн байдаг бол за манай бүгд найрамдах хятад ард улс манай хөрш орны хувьд маань болохоор 180 гаруй сая хүн маань хоршооны гишүүнчлэлтэй явдаг гэсэн судалгаа байдаг. За харин Монгол оронд маань болохоор 200 мянган хүн хоршооны бүртгэлтэй гэж таван судалгаа маань гарсан байдаг. За ингээд үзэхээр ер нь Монгол оронд маань ер нь хоршооны судалгаа ямар гэдэг юм бэ гэхээр за улсын үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаанаас ингээд үзэхээр улсын хэмжээнд болохоор 4477 хоршоо маань Монгол оронд маань хоршооны хэлбэрээр бүртгэлтэй үйл ажиллагаагаа явуулдаг байна. За эдгээр хоршооны 61% нь ойролцоогоор 61.7% маань болохоор хэвийн үйл ажиллагаагаа явуулдаг. За хэвийн үйл ажиллагаагаа явуулж байна. За тэгэд яг хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа энэ 2700 гаруй хоршоон дундаас 88.1 буюу бараг л 90 орчим хувь нь 9 хүртэлх гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулдаг байна. За багшин дөрөв бас ингээд гишүүнтийн тоог дурдаад 9 хүртэлх гишүүнтэй гэж ярьж байна тийм. За энэ дээр болохоор яадаг вэ гэхээр хуулиндаа хоршоо байгуулахад 9 ба түүнээс дээш хүмүүсийн бүрэлдэхүүнтэйгээр хоршоог бол байгуулна гэсэн дүрмтэй байдаг. За тэгэхээр Монгол орны хувьд ч тэр дэлхийн нийтийн хувьд ч тэр хоршож ажиллах, хамтран ажиллах, бие биенийхээ хэрэгцээ шаардлагыг хамтарч ажиллах гэдэг давуу тал маань үүсдэг. За мөн та хэд маань бас ямар нэгэн төсөл хөтөлбөрт оролцох, бизнесийн үйл ажиллагаагаа өргөдөх зэрэг хоршож ажиллах маань тодорхой хэмжээгээр давуу тал болон ажилдаг байна. За ер нь бол хоршоонуудын хэлбэрүүдийг үзэхээр бид нар бол хадгалан зээлийн хоршооны талаар ер нь төлөв их сонссон байдаг. Бидний өдөр тутмын амьдралд маань болохоор байдаг. За хадгалан зээлийн хоршооны үйл ажиллагаатай танилцсан, мөн хамтарч ажиллаж исэн, зээл авах зэрэгээр бол ажиллаж исэн хүмүүс бол нэлээд байдаг. За гэхдээ хоршооны төрлийг хэлбэрүүдийг ингээ аваад үзэх юм бол маш олон төрлийн хэлбэрүүд байдаг. За багш нь энэчнээс зарим нэгийг дурдах юм бол за түүхийд боловсруулах хоршоо, үйлдвэрлэлийн хоршоо, хангамж бэлтгэн нийлүүлэлтийн хоршоо, борлуулалтын хоршоо, үйлчилгээний хоршоо гэх зэрэг байдаг. За мөн эд хэрэглэгчдийн хоршоо, хөдөө аж ахуйн хоршоо, даатгалын хоршоо, харилцаанд туслах хоршоо, за мөн бүрэн хоршоо, дундын хоршоо, олон төрөлт хоршоо гэж байдаг. За би болохоор веб хоршооны хяналтын зөвлөлийн даргаар ажиллаж байгаа гэж түрүүн та бүхэнд хэлсэн. За манай хоршооны хэлбэр болохоор олон талт хоршооны хэлбэрээр явдаг. За энэ хоршоо маань яадаг вэ гэхээр за нэг хоршоо маань зөвхөн нэг төрлийн үйл ажиллагаа явуулахаасаа илүүтэйгээр олон төрлийн хоршоог, олон төрлийн үйл ажиллагааг хоршоон дээр авч хэрэгжүүлдэг гэсэн үг. За энэ дээр нь болохоор түүхийд материалын дэмжлэг үзүүлж болж байна. За түүхийд материалаа хамтран үйлдвэрлэж боловсруулж болж байна. За жишээлбэл жижиг үйлдвэрлэлүүд эрхлүүлж болж байна, үйлчлэгээ явуулж болж байна. За ихэнх хоршоонууд дээр жишээлбэл бараа материалаа хамтдаа бөөнөрөө татан авалтаа хийгээд за үйлдвэрлэлийн процессуудыг хамтарч хийгээд борлуулалтын үйл явуулдаг. За мөн үйлчлэгээг явуулах зэрэгээр за мөн сургалт явуулах гэдэг болохоор манай хоршоо болохоор олон талт хоршоо байдаг. За бид нар яг ингээд түүхийг эргэж хараад сөхөд харах юм бол за 1960-аад оноос ихтэй бид нар нэгдэлч хөдөлгөөн гэдэг улс орон дээр явж байна. За энэ маань болохоор
одоо Монгол оронд маань явж исэн хоршооны хамгийн том хэлбэрийн нэг гэж үздэг. За энэ дээр яаж яах вэ гэхээр хамтраад бүгдээрээ мал аж ахуйгаа эрхэлж түүхий материалаа боловсруулж эцсийн болон одоо бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх замаар ингэж хоршиж ажиллаж байсан хэлбэр байдаг. Тэгэхээр ингээд бид хэд маань одоо та хэд маань хоршоо байгуулахаар шийдсэн бол өөрсдийнхөө үйл ажиллагаануудыг иргэн нэг хараад яг ямар төрлийн хоршоо байгуулахаар шийдсэн бэ гэдгээ одоо хоршооныхоо нийт гишүүдтэй ярилцаж одоо сонгож авах нь их зүйтэй асуудал байдаг. За ингээд ер нь бол хоршоог ер нь байгуулах, за хоршоог хэрхэн байгуулахаа зэрэгтэл дээрээс болохоор багш дараагийнхаа хэсэг рүү орох гэж байна. За та хэд маань өөрсдийнхөө хэмжээнд судлаад үзвэл хоршооны талаар маш сонирхолтой баримтууд гардаг. За жишээлбэл энэ дэх улсад гэхэд сая одоо гишүүнчлэлтэй хоршоо байдаг. За энэ дэх орны маань ядуу буруу тосгонуудад болохоор ганц хөхөртэй ч юм уу өрхүүд маш их байсан. За тэр өрхүүдийг нэгтгэхэд сүүс үн бүтээгдэхүүнүүдийг авч боловсруулах нэгдсэн тийм хоршоо байгуулснаар тэр хоршоо маань сая одоо гишүүнчлэлтэйгээр явагддаг. Дэлхийд бас нэлээд юм сонирхолтой кейс түүхүүдтэй тийм хоршоо байдаг. За мөн хятад улсад маань ч гэсэн за одоо ойрхон хөрш байгаа учраас энэ хоршоонуудын талаар та хэд маань нэмээд судлаад сонирхоод үзээрэй. За ингээд би та бүхэндээ хоршоог хэрхэн байгуулах, хоршоо маань ямар одоо үйл ажиллагаатай явуулах талаар за хоршоог ер нь байгуулах талаар ойлголт, за хоршоо байгуулах дарааллын талаар би та бүхэндээ ярилцах гэж байна. За тэгэхээр хоршоо маань үндсэндээ бол 7 зарчимтай гэж үздэг. За эхний зарчим маань болохоор сайн дураараа нэгдсэн нээлттэй байх ёстой гэдэг тийм зарчимтай байдаг. За хоршоо болохоор сайн дурын байгууллага болохоор түүний үйлчлэгээ гишүүдтэй хариуцлагыг нь хүлээх чадвартай хэн бүхний хувьд одоо нээлттэй боломжтой байдаг. За тэгэхээр бидний эхний зарчим болохоор сайн дураараа нэгдсэн ямар нэгэн шахал дарамт одоо юу гэдэг санаачлаггүйгээр та хоршооны гишүүн болохдоо одоо өөрийн сайн дураараа нэгтгэх нь бол их чухал байгаа. За яагаад ер нь хоршооны гишүүнжил нээлттэй байдаг талаар ингээд дурдах юм бол за боломжит гишүүд нь гишүүдтэйгээ хамт дагалдан ирэх үүрэг хариуцлагыг хүлээх нээлттэй байдаг. За тэгэхээр ямар нэгэн одоо алалт амжилт болон алдаа дутагдлыг хоршооны нийт гишүүд маань одоо хамтдаа хүлээдэг байх нь. За гишүүн болох шаардлага хангасан этгээд маань болохоор гишүүн болох хэрэгтэй. За мөн гишүүнээс татгалзах бас бүрэн хэрэгтэй байдаг байх нэ. За хоёрдугаар зарчмын цөмөөрөө ингээ хараад үзэх юм бол гишүүд нь арчилсан удирдлага хяналт бүхий байна гэж үздэг. За арчилсан удирдлага хяналт бүхий байна гэдгийг бид нар одоо шууд утгаараа ойлгож болохоос гадна за хоршооны маань бүтэц бүрэлдэхүүн маань 9 гишүүнээс нь тэргүүлэгчийн зөвлөл, хяналтын зөвлөл болон гэж байдаг. За тэргүүлэгчийн зөвлөлийн дарга маань хоршооны дарга гэж явдаг. За мөн хяналтын зөвлөл маань болохоор 3 ба түүнээс дээш хүнтэй байх бөгөөд за энэ маань болохоор хоршооны бүхий л үйл ажиллагаа хяналт тавих юм үүрэг бүхий одоо зөвлөл байгаамаа. За тэгэхээр гишүүдийн арчилсан байдаг. За мөн гишүүд болгон маань саналын нэг мандаттай байдаг учраас хоршооны бүх гишүүдийн хурал маань одоо хоршооны үйл ажиллагааг хянах, хангах одоо мөн цаашдын төлөвлөгөө гих зэрэгтүүний шийдвэрлэх үйл ажиллагааг явуулдаг учраас хоршооны бүх нийтийн хурал маань болохоор илүү одоо давуу талтайгаар илүү одоо тэргүүлэгчийн зөвлөл болон хяналтын зөвлөлийн дээр байдаг гэдээ шууд утгаар нь ойлгож болох нэ. За мөн одоо 3 дахь юм болохоор гишүүд нь эдийн засгийн оролцоотой байна гэж үздэг. 3 ерөнхийдөө бол хувааж үздэг. За нэгдүгээрт нь болохоор хоршоог хөгжүүлэх Ингэхдээ тодорхой хэсэг нь хуваарлагдахгүй нөөц санд байршуулагддаг. За гишүүдийн оролцооноос хамааран гишүүдэд ноогдол орлого өгөх. За гишүүдийн зөвшөөрсөн бусад арга зам гэж үздэг. За одоо ингэхээр нөөцийн сан гэдэг асуудал маань гарч ирж байна. За хоршоо маань тогтвортой олон жилийн үйл ажиллагаагаа хангах гэдэг үүднээс бид нар хоршооны нөөцийн сан бий болгож өгдөг. За нөөцийн сандаа хоршооны одоо хоримтлал мөн одоо хоршооны ажил үйлчилгээнээс шалтгаалсан олж ирсэн орлого бол тутмаас нь нөөцийн сандаа тодорхой хэмжээний хувийг байршуулснараа хоршоо маань өөрсдөө одоо мөнгө хөрөнгийг би өөрсдөө татах бүн цаашлаад үйл ажиллагаагаа өргөжүүлэх тогтвортой явуулахад бол энэ нөөцийн сан маань их чухал байдаг. За мөн эдийн засгийн эргэлтэнд эдийн засгийн оролцоон дээр болохоор гишүүдийн оролцооноос хамааран ноогдол ашгийг олгох гэж байгаа. За ноогдол ашиг маань ямар зарчмаар явдаг вэ гэхээр хоршооны бүх нийтийн хурлаар хуралдаад жилийн төгсгөл болгонд хоршооны гишүүдийн нийт хурлыг бол зарладаг байгаа. За нийт хурлыг зарлагтаа хоршоондоо олж ирсэн орлого хуримтлалыг ямар хэлбэрээр ноогдол ашиг хэлбэрээр яаж хуваах вэ гэдгийг хуваарлж өгдөг. За энэ маань болохоор хоршоод болгон бол
баг зэрэг өөр байна гэж одоо харагддаг. За зарим хошоонууд болохоор хүний хөдөлмөр оролцоог илүүтэй тавьдаг бол зарим хүмүүс нь эдийн засгийн оролцоо, эдийн засгийн хошоондоо төвлөрсөн мөнгөн дүнг зэрэгээс хуваарлаад ямар байдлаар ногдол ашгаа хуваарлахыг бол хошооны гишүүд өөрсдөө ярилцаж тохирж хуралдаанаараа зөвшөлдөж хүрсний дагуу ногдол ашигыг тараадаг байна. За ингээд хошооны дөрөвт нь болохоор хошоонд биеэ даасан байдалтай байна. За хошооны гишүүдний хошоо гишүүдийн хяналт байдаг биеэ даасан өөртөө туслах байгууллага юм аа гэж байна. Тэгэхээр хошоо маань өөртөө тусалдаг хошооны хуулийн дагуу за мөн байгууллагын хувьд ч тэр дотоод журамсан хэлбэрүүдээр маш олон зүйлсүүдийг хошоон дотроо шийдвэрлээд ингээ явах бүрэн боломжтой байдаг. За ингээд тавт нь болохоор боловсрол сургалт мэдээлэл гэж байгаа. За хошоодны доктортой үйл ажиллагаа явуул хамгийн зөв зохистой зүйл маань болохоор хошоодын гишүүдийг чадахжуулах. За энэ маань болохоор сургалт мэдээлэл одоо үйл ажиллагааг болохоор хошоо маань тогтмол явуулах нь зайлшгүй шаардлагатай байдаг. За энэ дээр болохоор хөндлөнгийн сургалт болон дотоод сургалт гэсэн хоёр хэлбэрээр зохион байгуулж болдог. За мэдээж дотоод сургалт гэдэг маань гишүүдийн оролцоотой, гишүүд маань гишүүдтэй сургалт орох хэлбэрээр мэдээлэл түгээх хэлбэрээр бол хөрвүүлж өгдөг бол за гадаад сургалт үйлчилгээг болохоор одоо шаардлагатай сургалтуудыг одоо гаднаас авч ирнэ гэсэн үг. За жишээлх юм бол татвар санхүүтэй холбоотой зөвлөгөө мэдээллийг хошооны гишүүд одоо дотроосоо мэдээлэл өгөх боломжгүй бол мэргэжсэн байгууллага институтэд хандаж энэ сургалтын үйл ажиллагааг бол авах бүрэн боломж. Сургалтуудыг болохоор улирлаар, сараар, тогтмол, гинтийн зэрэгээр маш олон хэлбэрүүдээр бол зохион байгуулах бүрэн боломжтой. За хошооны гишүүд маань нэгдсэн нэг ойлголттой байх. За үйл ажиллагааны хувьд ч тэр үзэл бодлын хувьд нэгдсэн нэг ойлголттой байна гэдэг их чухал. Тийм учраас сургалт мэдээлэл зөвлөгөө болохоор тогтмол авч явах нь их чухал байдаг. За ингээд хошооны дараагийн зарчим буюу 6 дахь зарчим байгаа. За 6 дахь зарчим маань болохоор хошоо хоорондын хамтын ажиллагаа гэж байдаг. За хошоод өөрийн гишүүдтэй болон аль болох ур ашигтай үйлчлэгийн зэрэгцээ орон нутгийн үндэсний болон олон улсын түвшинд хамтран ажиллахаар хошооллын хөдөлгөөнийг улам бэхжүүлнэ гэж заасан байдаг. За тэгэхээр бид нар зөвхөн хошоон дотор үйл ажиллагаа явуулахаас гадна бусад байгууллагуудтай хамтарч ажиллах за мөн олон улсын байгууллага болон тэдгээрийн одоо оруулж ирж байгаа төсөл хөтөлбөрүүдэд бол хамрагдах боломжууд нь бол нээлттэй байдаг. За ер нь бол нэг хүн айл болохгүй гэдэгтэй адилхан нэг хүний бизнесийн үйл ажиллагааг дэмжснээс илүү хоршоод хамтарч яваад хоршсон хамтран үйл ажиллагаагаа явуулж байгаа хүмүүсийг бол дэмжих бодлого бол Монголд ч төдийгүй олон улс болон дэлхийд бол нэлээд илүү түгээмэл гэж би бол хувьдаа боддог. За энэ тал дээр ч гэсэн нэлээд олон туршлагуудыг бол хоригдлуулж олон улсын байгууллагуудтай болон дотоодын байгууллагуудтай бол ингээм хамтарч ажиллаад явж байна. За мөн одоо хамгийн сүүлийн зарчим нь болохоор нийтийн эрх ашиг гэж явдаг. За хошоо гишүүдийнхаа хэрэгцээг хангахын зэрэгцээ өөрийн гишүүдийг одоо бодлогоор дамжуулан оршин буй орон нутгийнхаа доктортой хөгжлийг хангахын төлөө ажиллана гэж ярьдаг. За одоо яг бид хэд явж байгаа одоо төслүүдийн хувьд ярих юм бол за орон нутаг гэхээсээ илүү тодорхой бүсчилсэн хэлбэрээр явуулж байгаа. За энэ бүсчилсэн хэлбэрээр явуулж байгаа маань болохоор нийтийн эрх ашигын төлөө үйл ажиллагаагаа явуулах ийм байдаг. За энэ нь болохоор өөрийн бизнесийг эрхэлж байгаа, оршин сууж байгаа орон нутагтайгаа нэгдмэл нэг сэтгэлтэй байхыг хошооны гишүүдэд сануулсан ийм зарчим гэж ерөөхдөө бол ойлгож байна. Тэгэхээр бид нар энэ 7 дахь зарчим маань болохоор одоо нөгөө тодорхой хэмжээний заасан хороод одоо зорилттой бүлгийн хороод гэж хэлж болохоор энэ хороодуудын маань үйл ажиллагаа маань болохоор орон нутагтаа чиглэсэн тодорхой хэмжээний асуудлуудыг шийдсэн ийм байх нь бол үр ашигтай байдаг. За ингээд хошоог ер нь бол дэмжих бодлогын хүрээнд болохоор хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөрийн 3 маань бол зарлагдсан явж байгаа. За энэ маань болохоор 2019 оны засгийн газрын 362 дугаар тогтоолоор бол тогтоогдсон байдаг. За нэгдүгээр зорилт нь болохоор за хошооны хөгжлийг дэмжих, за хошооны үйл ажиллагааг дэмжсэн одоо хууль эрх зүйн байдлыг бол сайжруулах дээр бол төвлөрч ажиллаж байна гэсэн үг. За бид нар Монгол улсад амьдарч байгаагийн хувьд хууль эрх зүй хэм хэмжээнд бол захирагдаж ажиллаж амьдардаг. За бидний одоо хошоо олж нэгдэх үйл ажиллагааг маань гэсэн засгийн газраас мөн доктортойгоор дэмжих тэрэн дээр болохоор хамгийн нэгдүгээр чухал асуудал нь бол хууль эрх зүйн байдлыг сайжруулахад бол оршдог. За эдгээр үйл ажиллагаанууд маань бол бас явагдаж байна гэж болно. За мөн төрийн болон хошоог дэмжих байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, үр дүнг сайжруулах бас арга хэмжээндээр бол төвлөрч ажиллаж байгаа юм байна. За хошооны хөрөнгө оруулалт, санхүү, зээлийн бодлогоор дэмжиж өрсөлдөх чадварыг дээшлүүлэх замаар ажлын байрыг бий болгох гэдэг юм
зорилт тавиад ажиллаж байгаа юм байна. За ерөнхийдөө бол хоршооллын хөдөлгөөнийг өрнүүлэх хөгжүүлэх замаар хошооны үүрэг оролцоог нэмэгдүүлэн Монгол улсын доктортой хөгжлийн зорилтыг хангах гэдэг энэ зорилт маань за 2019-с 2024 оны хувьд хэрэгжихээр ийм зорилтууд тавигдсан. За ковид цар тахалтай холбоотойгоор бас олон нийтийг хамарсан болон бусад үйл ажиллагаанууд бол хязгаарлагдмал байгаа. Тэгэхдээ бидний хамгийн сайн мэдж байгаагаар болохоор хууль эрх зүйн байдал маань бол өдрөөс өдөрт ол ингээд сайжраад явж байна гэж хэлж болохоор байна. За ер нь бол одоо ингээ хоршоог ер нь яаж үүсгэн байгуулах дарааллын талаар ярих гэж байна. За ерөнхийдөө бол за Баян шууд эд төв дээр бол оролцож байгаа оролцогч нар маань бол хоршооны энэ үүсгэн байгуулах дарааллын уулзалтууд дээр бол ингээд уулзаад явж байгаа. За хамгийн эхлээд нэгдүгээрт нь болохоор за ирээдүйн хоршооны гишүүд нь үнэхээр хоршоог үүсгэн байгуулахыг сонирхож байна уугүй юу гэдгийг шийдэхин тулд танилцах уулзалтыг зохион байгуулдаг. За эхний танилцах уулзалт маань болохоор арчилсан зарчимтай байх учраас одоо ямар нэгэн байдлаар үйл ажиллагаанд нь оролцохоос татгалзсан хүмүүс байж болно. За мөн шинээр нэмэгдэх үзэл санаа үйл ажиллагаа нэгтэй хүмүүс байж болно. За эдгээр хүмүүсээ бол нэгтгэдэг. За хоёрдугаар уулзалт нь болохоор за санаалцлагч бүлгэн дундаасаа ахлагчаа сонгож уулзалтыг зохион байгуулж ярилцах асуудлыг боловсруулна. За энэ дээр болохоор юу яах вэ гэхээр үүнд одоо нийтлэг ямар бэрхшээл байна, хэрхэн шийдэх нь зохимжтой вэ? За мөн гишүүдийн санхүүгийн болон үйлчлэгийн авах талаар хүлээх үүргүүд ямар байх вэ? За хоршооны зохион байгуулалт гэх мэт нарийн тодорхой ажлуудыг болохоор хоёр дахь уулзалтан дээр бол зохион байгуулдаг. За энэ дээр бас мөн хоршоо байгуулагдсанаас хойш хийгдэх ажлын төлөвлөгөө, за хоршооны зорилго, за мөн хоршооны санхүү болон үйл ажиллагаануудыг хамарсан хэлбэрээр хэрхэн явагдах талаар хоёр дахь уулзалтуудыг бол зохион байгуулдаг. За хоёр дахь уулзалтан дээр болохоор хоршооныхаа тэргүүлэгчийг сонгох, хяналтын зөвлөлөө сонгох, за цаашид хийж хэрэгжүүлэх ажлынхаа төлөвлөгөөг гаргах, за мөн хоршооны дүрмээ баталдаг. За хоршооны дүрм маань өөрөө хуулийн этгээд болоход одоо хамгийн чухал одоо бичиг баримт болж явдаг учраас дүрм дээр хэлцэх энэ асуудлыг шийддэг байна. За гурав дахь уулзалт дээр болохоор за хоршооны маань дарга маань томилогдсон, хяналтын зөвлөлийн дарга маань томилогдсон ийм нөхцөл байдалд маань болохоор гурав дахь уулзалтан дээрээ бид нар хоршооны журмуудаар нь яриад өгвөл зүгээр байдаг. За хоршооны журам дээр болохоор шинээр гишүүн нэмэх журам, дотоод үйл ажиллагаатай холбоотой журам, за мөн хөдөлмөр оролцоог хангах журам гэх мэтчлэн аливаа асуудлыг журамлан гаргах нь за эргээд хоршооны доктортой үйл ажиллагаа болон за хоршоон дахь үйл ойлголцох байдлыг бол гаргахаас сэргийлдэг байна. Тэгэхээр энийг эдгээр энэ уулзалтуудын дараал буюу энэ хоршоо байгуулах дараал дээр болохоор бүх гишүүдийн оролцоог 100% хангах ажиллах тал дээр зохион байгуулж байгаа хүмүүс маань хамтран ажиллаж энэ үйл ажиллагаагаа хангаж ажиллах нь зүйтэй байдаг. За би бас түрүүн хэлсэнчлэн хоршоо маань одоо үйл ойлголцолгүй одоо доктортой байхын тулд нэгдсэн нэг ойлголттой, за нэгдсэн нэг суугаас мэдээлэл авсан энэ хэлбэрээр явах маань өөрөө ойлгомжтой байдлуудыг бол өгдөг. За мөн итгэл найдвар одоо бие биенийгээ хүнддэх хүндлэлүүд зэрэг маш олон асуудлыг болохоор шийдвэрлэх боломжтой байдаг. За ингээд үүсгэн байгуулагч санаачлагчийн хоёр дахь уулзалтын ингээд ажлын хэсэг байгуулгаад үүсгэн байгуулагчдынхаа хурлуудыг хийчээд за мөн тэргүүлэгчтэй болон хяналтын зөвлөлийн дарга ингээд хоёр дахь уулзалтан дээр бол сонгоо явуулсан байгаа. За мөн гурав дахь уулзалтан дээр болохоор тэргүүлэгчийн зөвлөл маань одоо хуралдаж за мөн бүх нийтийн гишүүдийн аль болох оролцоог хангаж ажиллаад тэргүүлэгчийн зөвлөлөөс дараах журмуудыг бас дахиж гардаг байна. За мөн яг түрүү хэлсэнчлэн тэргүүлэгчийн зөвлөлийн гишүүн эсвэлэх зурам, тэргүүлэгчтэй ажиллах журам, хяналтын зөвлөлийн ажиллах журам, хувь нийлүүлсэн хөрөнгийн журам, хоршооны нөөцийн сангийн журам, түүхийн эдийн бүтээгдэхүүн борлуулалтанд үний зөрөө олгох журам, ашиг хуваарлах журам, гишүүдийн манлайллыг дүгнэж урамшуулах журам гэдэг маш олон журмуудыг бол журамсан хэлбэрээр гаргаж өгч бүх гишүүдтэй танилцуулж баталгаажуулж авах нь зөв байдаг. Бизнесийн доктортой үр дүн тооцсон бизнес төлөвлөгөөг боловсруулж бүх гишүүдийн хурлаа хийж тэр хурал дээрээ бизнес төлөвлөгөөгөө баталгаажуулах нь их чухал байдаг байна. За ингээд хоршооны дүрм дээр болохоор маш олон асуудлыг бол дурдсан байна. Би энэчнээс дурдах юм бол за хоршооны оноос нэр, хаяг, байршил гишүүдийн овог нэр, регистрийн дугаар, за хоршооны зорилго, үйл ажиллагааны төрөл, хоршоотой үйл ажиллагаагаа явуулах хугацаа, за гишүүдээс одоо хоршоонд хөрөнгө оруулах хэлбэрийн хэмжээ, гишүүдийн оруулах хувь хөрөнгийн үнэлэх журам гэд маш олон зүйлүүдийг бол нэрлэж болохоор байдаг. За ингээд дүрм дээрээ бид нар болохоор хэд хэдэн баг зэргийн одоо санаж авах зүйлүүд байдаг. За энэ маань болохоор юу байдаг вэ гэхээр
хошооны гишүүдийн аль нэгнийх нь нэрээр нэрлэхгүй байхыг ер нь бол зөвлөдөг. За мөн одоо нөгөө хошооны эд хөрөнгийн нэгтлэн бодох бүртгэл хууль тогтоомж заасан хэлбэрээр бас яаж хэрхэн явуулах, хуульдан зохицуулах байдлаар бол хийж болдог байх нэ. За ингээд хошоог ер нь бүртгэлжүүлэх дараалал маань болохоор хошоог үүсгэн байгуулах одоо бичиг баримт маань хошооны дүрэн байдаг байна. За хошооны дүрм нь бүх гишүүдийн хурлаар бол баталгаажсан ийм дүрмийг бол байгуулдаг. За хошооны дүрэн батлагдсанаас хойш 30 хоногийн дотор тэргүүлэгчд хараалагдах нутаг дэвсгэрийн бүртгэх байгууллагад өргөдлөө гаргаж өгсөн байдаг. За мөн улсын бүртгэлийн байгууллага нь энэ хуулийн заасан шаардлагыг хангасан гэж үзвэл ажлын 2 өдрийн дотор хошоог улсын бүртгэлд бүртгэдэг ийм одоо журамлсан ийм бүртгэх дарааллын бол явцуд байдаг. За ингээд бид нар хошоогоо байгуулах жахдаа тодорхой хэмжээний одоо улсын бүртгэлийн мөн маягтын зэрэг хураамжуудыг бол төлдөг. За энийг болохоор бүх гишүүд маань хувааж төлөх зарчмаар явуулах нь зүйтэй байдаг. За ингээд өнөөдрийн багшийн ярих хичээл маань энэ хүртэл ингээд явж байна. За хугацаа бага учраас зарим сэдвүүдийг нэлээд базаж ярихыг хичээлээ. Ингээд та бүхнийгаа хамтран ажиллах, хошоо байгуулад үр бүтээлтэй ажиллах ажил чинь өндрөөс өндөр амжилт хүсье. Баярлалаа.